цуврал, уулзалт товлох. Ажилтнуудын үр дүнгийн уулзалт, төслийн санал танилцуулах уулзалт гэх зэрэг цуврал уулзалтуудыг Google Hangul ашиглан хэрхэн хялбар хийж болохыг танилцуулъя. Gmail-ийн үнэгүй хаягтай бол энэ үйлчилгээг авч чадахгүй. Зөвхөн албаны хаягтай байх хэрэгтэй гэсэн үг. Google Hangul-ыг өдрөөр 7 хоногор харах, аль ч харагдцдаар уулзалтыг товлож болно. Үйл явдал болох огноо цаг дээрээ очиж дарна. Нэг нүдэн дээр дарахад өгөгдмөлөөр нэг л цагийн арга хэмжээ үүсдэг байгаа. Харин заагаараа чирж хэд хэдэн нүдийг сонгол хэдэн цагийн арга хэмжээ үүсэх юм. За одоо цуврал уулзалт гэсэн сонголтыг даръя. Уулзалтын нэрийг орууллаа. Хэлбэр хэсэгт нэг л үргэлжилсэн уулзалт байх уу, эсвэл 30-30 минутын ч юм уу хугацаатай цуврал уулзалт байх уу гэдгээ сонгоно. Үүсгэх гэсэн товч дарвал уулзалт Hangul-д орж ирсэн байна. Цуврал уулзалт болохыг илтгэх шооны зураг зүүн дэд буланд нь харагдаж байна. Оролцогчдыг цагаа хувааж авах тал дээр тохируулга хийгээгүй байгаа учраас уулзалтынхаа нэр дээр дарж оръё. Энэ холбоосыг хуулж аваад оролцогчдоо илгээснээр тэд уулзалтын Hangul-д маань нэвтрэх болно. Оролцогч холбоосыг ашиглан орлоо. Миний Hangul-аас зөвхөн энэ уулзалт цагуудтайгаа харагдаж байна. Оролцох цагаа сонгож дараад тайлбар хэсэгт нэрээ оруулан save хийж захиалга хадгална. Оролцогчийн сонгосон энэ цаг бусад оролцогчдыг цагаа сонгох үед нь огт харагдахгүй. Харин би Hangul-даа эргэж очивол оролцогчдын авсан цагууд давхар оруулга мэт харагдаж байна. Цагийг дарж үзвэл энэ цаг хэн авсан нь харагдана. Түүнээс гадна надад уулзалтын энэ цагийг авлаа гэсэн имэйл Google Hangul-аас ирдэг юм. Google Hangul дахь цуврал уулзалтын хэрэгсэл бол хурал уулзалт товлож оролцогчид цагаа сонгох ажлыг хөнгөвчлөдөг чухал багж мөн.